Зундууд орж төлөөлөгч асуулт санал. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За Улаанбаатар хотод яг олон улсын жишгт нийцсэн энэ нүүрсний лаборатори байгаа юу? Байгаа бол энэ дүн шинжилгээнүүдийг яаж хийдэг вэ? Өнөөдөр бид нар яг бодитойгоор хэмжиж чадахгүй байгаа. Бодитойгоор энийг үнэлж чадахгүй байгаа. Бодитойгоор яг иргэдэд үнэхээр эрүүл мэндэд нь хор өнөөлтөй байна уу? Эсвэл амь насанд нь хор өнөөлтөй гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа. Тийм учраас яг энэ дээр мэдээлэл амаар байна. За шинэ түлш түлээд 9 сарын 15-наас хойш одоогоор 9 хүн нас орсон байна. За нэг хүн нас орох юм бол уу гашуу болдог. 10 болох юм бол тоо болдог. 10-аас 100, 100-аас 1000 болох юм бол энэ статистик болдог. Ер нь бол сүүлийн 10 жилийн хугацаанд ер нь яг хичнээн хүмүүс нас орсон бэ гэдэг мэдээлэл бас амаар байна. Яг гол шийдлийг бол сая хотын дарга бас хэлсэн. Орон сууц, хийн алаагур гэдэг. Гэтэл яг ингээд асар их найдаар яригддаг энэ одоо асуудлыг яг үүндээ бол улсын хэмжээнд, засгийн газрын хэмжээнд авч явах хэрэгтэй. Түрүүн бас төлөөлөгч нар бас хэлж байна. Энэ угаар мэдрэгчийн асуудал, за энэ агаар сэлэлтийн асуудал, энэ кондишны асуудал дээр би бол санал нэг байна. Өнөөдөр засгийн газрын хуралдааныг харахад хойноо хамгийн сайн чанарын агаар цэвэршүүлэгч тавьсан баг. Монгол төрн шүү дээ. Бидний дээр үүдэг байгуул. Гэтэл цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажилчдад дээр байхгүй, өвчнүүдэд байдаггүй. За нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга би өмнөх 2 дарагт хоёуланд нь санал болгож ирсэн. Ажил хэргийн санал. За Улаанбаатар хот бол маш хүйтэн өвлждөг. Тэр дундаа энэ одоо агаар орчны бохирдолтой холбоотойгоор өвчлөл магадгүй 5 15 10 20 жилийн дараа гэхэд бидний одоо энэ тарих уушиг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үр дагавар гарч болжшгүй. Ийм учраас 12 сарын 1-ээс 3 сарын 1 хүртэлх хугацаанд ядаж нийслэлийн хэмжээнд бүгдийг маск зөвлөгдөг болгомоор байна. Бүгдийг. Энэ бол бидний иргэдийнхаа өмнө үлээсэн үүргийнхаа хумсралуулах ёстой. Урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж ёстой. За иргэн зундууд орж хэрвээ угаарын хордлогод өртсөн бол ямар шинж тэмдгүүд илэрх үү? Өртснөө мэдснээрээ яаж энэ хордлогыг тайлах вэ? Хордлогонд орчоод ямар эмчилгээ үйлчлэг авах бололцоотой вэ? Гэрийн нөхцөлд өөрөө тэрийг яаж урьдчилан сэргийлэх бололцоотой гэдэг мэдээллийг хангадаг баймаар байна. За жишээлбэл одоо ихэвчлэн одоо хүмүүс одоо гудамж талбайд олон нийтийн газар явахдаа энэ маскыг зүүдэг. Энэ маск бол яг үүндээ ямар ч үр дүн байхгүй. Ямар ч үр дүн байхгүй. Харин эсвэргээрээ яг энэ PM 2.5 гэдэг маскыг заавал зүүх ёстой. Энийг уриалмаар байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд, ялангуяа жирэмсэн ээжүүдэд, эхчүүдэд энийг ахмадуудад заавал зүтгэх ёстой. Өнөөдөр энэ замаар хажуугаар алхаж байгаа хүүхдүүд болгон дээр хамгийн их одоо энэ тоосончор угаарын хийний хордлогонд өртөж байгаа. Магадгүй 15 жилийн дараа гэхэд эдгээр хүүхдүүд уушигны, тархины маш олон өвчлөлүүдийн их үүсвэр болно. Энийг урьдчилан сэргийлэх ёстой. Тэгээ одоо түрүүн бас дурдаад байна. Автомашины яндангаас гарч байгаа утаа тоосончор маш их. Яг зөвхөн 50-аас метр 20 см-ийн хавцаа тогтдог. Тэгэхээр бага насны хүүхдүүд хамгийн ихээр хортож байгаа. Тийм учраас энэ PM 2.5 гэдэг маскыг Улаанбаатар хотод заавал зөвлөвлөж хэвшүүлэх хэрэгтэй. Энийг дадлуулах хэрэгтэй. Бид нэр Улаанбаатар хот сүүлийнхэн одоо гэрийг яндаг буулгасан цагт энэ маскаас татгалзах хэрэгтэй. Ингэж үндснийхээ эрх ашигыг ирээдүйн иргэдийнхаа эрүүл аюулгүй 50 орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд төр өөрөө ингэж ажиллах ёстой. Яг боддоор төсөв санхүү дэмий зүйл зарцуулагдсан учраас бид нар иргэдээ та нар өнөөдөр маска сайн зүү гэдгийг ядаж уриалах сэтгэлтэй байх хэрэгтэй. Зарим дарга нарын одоо хүүхдүүд нь магадгүй өвөл болохоор гадагшаа явцдаг байх. Утаанаас хол байдаг байх. Тийм учраас бусдын хүүхдүүдийг өөрийн хүүхд мэтээр хайрлж хүн сэтгэлтэй байгаарэ гэдгийг хэлмээр байна.